газар ухаж мөнгө олох хүсэлтэй хүмүүс байгаа. Тэгээ энэ бүхэн ч гаж гээхлээр ердөөсөө ойлгохгүй. Ягаад гэвэл аль эзэн гаж амьдралд ердөөсөө тасцсан. Тэгээд ийм зэвүү хийж байгаа байхгүй тарих ухаалтыг. Ийм зэвүү хийж шин. Таныг өөрөө чинь дайсан болгож шин. Таны хамгийн том дайсан чинь шүү дээ. Та өөрөө болж эхэлж байгаа байхгүй. Та тэрийг ч мэдэхгүй байдаг. Ажлаа хөдөлмөрөө хийгээд мөнгө цаасаа олоод амьдралаа сайхан зохицуулаад ирэхэд деважин дотор амьдрч л байна шүү дээ. Тийм байгаа үстэй. Ажил хөдөлмөрөөр авахс эрдэн боловсрол хийж байгаа юмараа мөнгө цаас олсноор ганцхан харуу ондоо явж балбайс нэг. Ажил хөдөлмөрөө хийгээд мөнгө цаасаа олоод деважин дотор амьдрсан нь хэн байна? Ард түмний хараал зүхлийн байгуулж шүүр шинах шиг болтлон шүүмжлүүлжлээд ихэдэн улс төрчдөө. Атаархагчдын хэл амны байгуулж гоошлуулжлөөдөг бизнесмэнүүд үү? Ачааны хүндийг үрч хүн төнгөн үйлдвэрээр эхлэгчдүү. Аль эсвэл цалингаас цалингийн хооронд амжгаах улмын зулмын ажилчдүү. Ажил хөдөлмөрөө хийгээд мөнгө цаасаа олоод деважин дотор амьдардаг нь үнэн байсан бол яагаад гандангийн лам нар ашигын төлөө лайран ажиллаж ядарсан ард улаан шулах тусмаа улам их зовлон тоож суудаг юм бэ? Хаа вэ тэр деважин? Одоо ингэ нэг зовлон тоочлон болгож. Мөнгөтэй л гэдэг ганд тэгтэл. Тэг яг үнэндээ гандан баг ашиггүй ажилтдаг шүү дээ. Хүмүүс гайхал. Ажил хөдөлмөрөө хийгээд мөнгө цаасаа олоод деважин дотор амьдарсан нь хэн байна? Хаа вэ тэр деважин? Ажлаа хийгээд мөнгө цаасаа олоод буюу нөгөө боолын хөдөлмөрөөр явахлаарсан зэрэг деважин чинь деважин дотор амьдарчлаа шүү дээ. За энэ дээрээс хүмүүс өөрсдөө дор өрнө ингээд шүүмжлэлтэй янз бүрийн зүйл гаргах. Ямар ч байсан энэ бол хамж ламын маань хэлсэг. Яг энэ дүрээрээ ингээд орчихсон байна. Хаа вэ тэр деважин? Ажилсгаараа гайхагдах хятад Японд нь байна уу? Эсвэл авхаалтайгаар гайхагдах Англи Америкт нь байна уу? Хаа вэ тэр деважин? Дэлхийн ээж маань сүрлийн ирмэх толон ирээд дэлхийн хүн зам аврагч эзнээ тэсэн ядан хүлээж байна. Боолчлын 90 үеийн төгсгөл ирснийг хаа сайгүй ярьж. Тэнгэрийн хаанчлын шинэрэнд хүн төрлөختнийг маань лайлан орох жолоод өгч онгогтон авах гээд хаанаа божигналтаж байна. Now is the late period of the last days. The prophecies of the Lord's return are basically fulfilled. Amen. In the year 2000, the Lord may descend with the clouds to take us up into the kingdom of heaven. Amen. Yes, this is so exciting. It's 2016 now. The prophecies of his return are basically fulfilled. Харин манайд яагаад энэ тухай мэдээлэл хаалттай сэдв байж өнөөдөр цааш та бидний хувь заяа хэрхэн шийдэгдхийг нээлттэй хэлэлцэх өдөр хэзээ вэ? So how is it that we still have not welcomed him? I'm uneasy about this in my heart. Тэгэхээр яагаад хон шиг байлгаад байгаа тийм хонь ихлэр зэрэг хоньыг алж иддэг. Сая би ярьлаа шүү дээ. Илүү их мэдэх юм бол тий дээр нь ба сууж байгаа тэр хаан дугуйцсан. Тийм болохоор зэрэг ард иргэдээ мал шиг байх хэрэгтэй. Тэнэг байлах хэрэгтэй. Тийм болохоор зэрэг тэрийг хонь гэж байна. Яахлаараа зэрэг Есүс тэгж хэлсэн байна шүү дээ. Энэ дэлхийн хамгийн гээрцүү хүмүүс малчд юм а гэж байна. Ард иргэдээ малчин болоо гэж хэлсэн байна шүү дээ. Монголын малчин шиг малчин шүү дээ. Хонь ямаа хариулдаг тийм малчин болоо та нар тэгэх юм бол гэгэрл хамгийн гэгэрлийн дээдлийн төвшөндөө очно гэж Есүс хүртэл хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхэд өнөөдөр монголчууд тэрийг Есүс шүтдэг монголчууд тэрийг тий би ойлгохгүй байна. Үнэхээр зөв ингээд шүтэж байгаа юм бол бүгд малчин болох байхгүй юу? Ууг нь бол гэхэд үнэхээр тий ингээд нэг тийм лог өгөхгүй юм байна шүү дээ. Хооронд мөгөлдөд эхэлж шүү дээ. Одоо ингээд малчин хүмүүс тий бид нар ч малчин удам хүмүүс. Тэгээд зарим малчин удмын хүмүүс Есүсээс шүтэнгүүтээ тэр Библиэл дээр нь хамгийн гэгэрцэн хүмүүс малчин хүмүүс юм аа гэд бичсэн байхад бид нар мал дээр гарахгүй тэгээ сүм дотор ингээд залбираад байгаа юм. Өөрөө энэ нэг бас дутуу байна да энэ юм дутуу гад. Бид тэгээ үр хүүхдээ хончин болох ёстой юм. Яг өнөөдрийн өдөр биднэрт мөнгө олох хамгийн энгийн наад захын арга бол нүүрсөө хоцлтгал асуудал шүү. Би ойлгохгүй. Энэ бооны нохоо нотод юу ярьд?
улс орны худалдсан нэг новшнууд л сууж байна. Хүнээс дутхгүй амьдрмаар шүү дээ. Хонь байх уу? Хончин болох уу? Хөдөө өхөрч хончин бололтой биш. Хүнээс дутхгүй сайхан амьдрна гэд их сайндаа хятад эсдэд худалдагдсан дамбтан адилуулж дээгүр аль хаших. Эс чадвал дамбтанд дам худалдагдан жижиг аль хашиж ажил олгогч эсний дарлал доромжилтыг хүлцэн суух ийм гашуун хувь тавилан Монгол хүн таны сонголт гэж юу? Би чамайг хүсэж байгаа эзэн чинь мэдөө. Яв эсвэл чамайг хамгаалах байлээ. Чи цалингүй. Нүрс тээврийн машин жолоодож гашуун сухатын бовдод ажиллаж байгаа хэн бүхэн энд ажиллаж явсан мөнгөнийхөө төлөөс нь хороод амьдрах хэдэн жилээ зөөлж байгаа гэсэн үг ээ. Цалингийн эрхээр ажиллаж, цалингийн ингээр бодож сэтгэж, цалингийн төлөө эрүүл мэндэд баллаж, эрхэмлэх нэр төр, эх хорон, эхнэр хүүхэд, эрх чөлөө, инэрл хайр, хүн чанар, нандин бүхнээ умартан ажиллаж, байгалийн баялгаан шавхан зөөвөрлөхийн тамийн амьдрал Монгол хүн таны сонголт гэж юу? Ийм замыг сонгох гэж эзэн хаадам нэх гүрнийг байгуулсан ч эсхий хэрээр нүүдэлэн энгийн даруй амьдрав. Тэд муудаа мал аж ахуй эрхэлж мянган-нэг туулв. Бид сайндаан газраа ухаж нүүр сайн гаргаж Монголын баялагийг гарын салаагаар урсав. Ямар эзний ташуур тугдахаараа ингэж өөрийгөө амраах мэдэлгүй, өрөөлийг хайрлах эрхгүй. Ундах нойрон умартан зүтгэж идэх хоол, эхнэр хүүхэд, эрүүл мэнд, тав тух бүгдийг умартан их дэлхийг хөмөрч ирээдүйгэн хөнөөдөг байна. Ингэж ажил олгогч эзний ташуур туугдан амрах чөлөөгүй ажиллах хонин сүрг байсаар байх уу? Эсвэл аврагч эзэнд үнэнчээр итгэн өршөөлөрн залбирах хонин сүргийг аврах хончны үргэн гүйцэтгэх үү? Цаашид өдөр болгон энэ машинуудын энэ удаан хүлээг байхгүй болж энэ асуудал шийдэгдэх болтугай жолооч нарын алтан шар зам нүлзээтэй байг. Өдөөдөлтэй дүрлээ. Цалингийн төлөө энэ ажлаа хийсээр эх орноо зэдэлсээр байх уу? Хүнээс тутахгүй сайхан амьдрна гэд хэрэглэгч та хаан гэж боочлогцоор хэрэглэгч хааны тансаг хэрэглээг бүтээхийн төлөө та тамиран тасартал ажиллаж баялгаан шавхагтал зөөрлөж хортод таанд мансуурч хогон далайд живсээр байх уу? Эсвэл тонгорхон хөгжлийг эргүүлж хонин сүргийг шин соргог бэлцээр гаргах хончны үргэн гүйцэтгэн шин хөгжлийг манлайлан бясалгал төвлөрөх үү? Сэргэн зүүн самар намайг хөтөлдөө Шинтэн огон талар намайг билчээгэж Дүлгөн усны дээр дүр намайг хөтлөж Шинтэн огон талар намайг билчээгэж Дүлгөн усны дээр дүр намайг дагуулж ихэзээ Таны энэ хоньны бэлчээр дээр сууж байгаад мэдэрсэн тэр мэдрэмж тэр эдэлсэн жаргал эндээс өцгöd бол үнэхээр малчид монголчууд анханасаа л бид нар дэлхийн эзэд юм а гэдэг итгэл үнэмшилтээр л байсан байж тээ. А гэтэл ертөнцийн эзэн биднийг аварнаа. Бид нар бол би бол хонь, ертөнцийн эзэн бол хончин гэдэг байгаа байхгүй. Энэ хоёр чинь мөргөөд байгаа байхгүй нэгдүгээрт. Малчид монголчууд бид аврах юм байна гэдэг. Тэгээд хонин сүрэгч яах вэ? Хончин ямар бэлчээр даваачсан тэрийг эд дуусгачаад дараагийн бэлчээр хончин намайг аваачна гэдгцэн байна шүү дээ. Өөрөөр хэлбэл эдгээр бол тэр тансаг хэрэглээндээ энэ дэлхийг сүйдэлчгээд одоо сүйдэлнэ гэдгээ баг мэдчихэж байгаа юм уу те? Тэгээ эндээс бол ертөнцийн эзэн таны ташуур биднийг тууж аваачиж өөр газар аваачих юм аа. Өөр сургууль бэлчээр дээр аваачих юм аа гэдэг итгэл үнэмшил Библиэд яваад байна шүү дээ. Sangimini tamini de hanchumlede Imehchigimi yuha şude totanam billede Zitsikten avam çekilene dayanamazın
günüm bilene Sergi dayısın mutseratlı tevballi Kanadıcı kıcıllu toluğa Yugimine tasarım Kılımına hıya Sansam bıkın savuyuğa Kallen durum bildirdatı Acılılı indiril Lavrılı nivusildin Neyhu endirli Min nütür vurdu dağıldı Şey uçurdur Ahu ikilli Zindani khanurgo Khataldın Allu Ayya Habibun Kutendiran Khansulandı Amen Zay baba Ингээд өөрсдөө аврам гисийн итгэл үнэмшилтэй энэ эзэд ертөнц эзэд байна. Бид нар тэрэнд л итгэжхэд бид аврагдчихна гэдэг итгэл үнэмшил нөгөө талд яваад байна шүү дээ. Тэгээд тэр хүмүүс итгэл үнэмшлээрч бид нар аварна. Бид нар өөрсдөө аварна гэдэг тэр итгэл үнэмшлээрч бид нар аварна. Одоо энэ аварна гэж итгэж үнэмшижсэн энэ үндэстэн чинь өнөөдөр яг тэр юун дээр хурамчуулах хэрэгтэй байна. Энийг хизээ хурамчуулах уу яах вэ гэдгийг дахиад мөнх тэнгэрийн хүчин дээрээс нь зарлиг буулгаад Миний хэлгээд хүмүүстэй би нэгдчихэд одоо энэ зарыг хамтдаа энэ бүх монголчуудаа түгэй энэ уучраа давхар таниулъя. Ингээ энэ таньж мэдсэн энэ тань мэдхүүдээр бид нар жинхэнэ одоо энэ хүчийг зангидах хүнээ гаргаж ирэх юм бол бид нар одоо сүлжээд байгаа өндөрлөгтнийг сасан тохиолно. Бид нарыг тэд нар үнэхээр биширч хөндлөөд өөрсдөө хүчрээд бид нараас дараагийн эрнийхээ бүх юмыг авна гэдэг тэр баяр хүүгийн үг яг энэ төр ингэж батлагдаад байгаа байхгүй юу? За ер нь тэгээд айгүй юу да Монгол улс бол ертөнцийн эхний төрт улс эцсийн төрт улс л байх болов ер нь байга байдал нь тэгж бодогддог байхгүй. Жинхэнэ төр гэдэг имийг л одоо бий болгох. Яа харахгүй агуу Монгол хүн бол ерөөсөө л яг л байгалаас л ургасан. Яг бодит яг өөрөөс нь бурхнаас байгалаас заяасан ургамал шиг л яг бурхнаас байгалаас заяасан тийм Бурхад шиг хүмүүсүүд байгаа юм. Тэр нь хөдөөл байгаа юм. ертөнцийн эзэн хончин танд дэлхийн хүндрэлтэн итгэж, эрүүл залбирлын хураан таны төлөө буулгаж, зөвхөн аврагч эзэн хончин таны алдрыг ертөнц даяараа магтан дуулж байна. Даяар Монгол дахин сэргэн мандаж, даян дэлхийг аврах үйл ангиллуулах тэр өдрийг тэд тэссэн ядан хүлээж байна. За малчин бидний хоньны бэлчээр бол агуу их амгалангийн дээд Деваж өөрөөр бясалгалын орон гэж одоо би боддог юм. Тэр хоньны бэлчээр ухаантай хүн хоньны хариулаа сууж байхад хажуугаас одоо дуугарах, дээрээс одоо доороос хажуугаас одоо дуу чимээ байхгүй учраас тэр хүнд одоо ямар л гүн ухаан ямар чадал байна вэ тэр хоньны бэлчээрт гарч ирдэг байхгүй. Тийм учраас би хоньныхаа бэлчээрийг Деважин буюу одоо бясалгалын агуу их сайхан ертөнц гэж боддгийг. Дүлгөөс ногоон зүйлэг таны намайг хөтлөх ганцаар билээ сайн хончин ихэцээ оо сайн хончин ихэцээ оо сайн хончин ихэцээ. Одоо манай энэ улс төрчдийн үгтлээч өмнөндөө шацах харавтал айгаад агшаад идэг тэр долларын эзэд мэдэж чинь
яг үндөө жинхэнэ малчтаас айх тэр цаг нь ирсэн байхгүй юу? За тэгэхээр зэрэг яагаад гэдэг асуулт гарч ирнэ те. Яагаад малчтаас айх цаг нь ирсэн те. Малчт хийн гэдэг асуулт гарч ирж байна. А энэ дээр бурхан багшийн сургаал орж ирж байгаа. Хүний сэтгэл нь тунгалаг, гэрэл гэгээтэй байдаг. Гэвч сэтгэлийн хороос болж харалдаг. Түүнчлэн түүнээс болж үннийг олж хардаггүй. Сансрын хүрдэнд амьдардаг амьтад энийг ойлгоход үнэхээр хэцүү. Харин амьдралыг ардаа орхин аглагт гарвал энийг ойлгодог. Аглагт гарсан нь өөрийн сэтгэлийг сургадаг. Тэгснээр аз жаргалыг олж авдаг. Аз жаргалыг мэдэрснээр бие нь амар амгалан олно. Аз жаргалыг мэдэрснээр сэтгэл нь төвлөрн тогтдог. Үүнийг л амар амгалан гинэ. Үүнийг л зовлонгүй байна гинэ. Үүнийг л номын урсгал гинэ. Хүн өөрийнхөө л аврална. Тэгэхээр сансрын үрдэнд амьдардаг, сансрын үрд гэдэг одоо суурийн шинжилт амьдардаг энэ хүмүүс бол үүнийг мэддэггүй. За. Тий, аглагт гарвал ойлгодог. Аглагт гарснаар өөрийн сэтгэлийг сургадаг. Өөрийн сэтгэлийг сургаснаар аз жаргалыг олдог. Аз жаргалыг олсноор бие намар амгалан голдог, сэтгэлийн төвдрөн тогтдог. Үүнийг л номын урсгал гэнэ. Энийг л гэгэрлэх байна. За энэ аглагт байсны хүчээр бурхад малчид маань өнөөдөр энэ гэгэрлийг олцсон бурхад гэсэн үг байна. Тэгэхээр зэрэг одоо энэ гандан доо ламнар хүртэл мал хариулах ёстой болж шүү дээ, тийм ээ? Яг аглагт гэж юм л да бурхан багшийн сургаал тий аглагт мал хариулна уу бяцлаглаа хүн сүргийг хариулаад бяцлагалдаа анхаарна уу тий хойны асуудал малаа хариулангаа дахиад хорвоо ертөнцийг бяцлагаад одоо малчид чинь тийм л амьдралаар явсан шүү дээ тий яг бурхан багшийн сургаал бол аглагт гарч иж энийг ойлгох яагаад гэвэл биеийн тааж амьдрах нөхцөл үүсэж шүү дээ суурь иргэншил чинь бүх хүмүүс хараат тий өнөөдөр миний хоолыг тэнд нэг хүнээс хараад ингээд тэр энэ хоолоо олж идэхийн тулд өөртөөгөө ярих өөрийнхөө сэтгэлийг сургах зав байдаггүй тэр хоолыг олж идэхийн тулд тэр нэг нөхрийн захиалгад ажлыг хийгээд ингээд өөрөөсөө төөрөө даалга болчдөг энэ учраас цаана байна шүү дээ тий. За ингээд бидний өмнө хоёр зам байгаа юм байна тийм үү? Аль нэгийг сонгоно бид нар. Нэгдүгээр нь газраа авах уу, гавлаа авах уу? За ийм хоёр зам л байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр зэрэг Орокбаягийн хувьд бол нэг өдөр хаан байсан дээргээ те. Өөрөөр хэлбэл газраа авахдаг боолууд байхгүй бид нар гавлаа авахыг ингээд босоод ирлээ гэж бодъё ард түмэн. За тэгтэл яагаад газраа авахгүй гэдээ ард түмэн тэмцээд ирсэн чинь ажлын хөдөлмөрөө хийгээд мөнгө цаасаа одоод амьдралаа сайхан зохицуулаад ирэхэд деважин дотор амьдрч л байна шүү дээ. Тийм байгаа үстэй. Ажил хөдөлмөрөө хийгээд мөнгө цаасаа олоод деважин дотор амьдэрсэн хэн байна? Хаав энэ тэр деважин? Ингэж л ухаант бяцхан охтнууд хорон санаат хөгшин уурнаас ам биеийн аварч чаджээ. Хорон санаа нэлжлэгдсэн хөгшин муур аргагүй эрхэнд энэ нутгаас зайлан явсан.